Та бүхэн сайн байна уу? Библийн ишлэл Лук 11-р бүлгийн 5-р ишлэлээс уншъя. Лук 11-р бүлгийн 5-р ишлэлээс олсон бол би уншия. Тэгээд тэр тэдэнд та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр шинэ дүлээр очиж найзаа надад 3 талх зээлдүүлээч. Найз маань холоос над дээр иржээ. Түүний өмнө тавих юм надад юу ч алга гэхтэн дотроос тэр битгий надад түүг удаад бай. Хаалга хэдийн түгжээд би ч хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би богцож чамд юм өгч чадахгүй гэжээ. Би та нарт хэлье. Хэрв тэр хүн анд нөхрөө гэж бодоод юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж тэр босож түүнд хэрэгтэйг нь өгөх болно. Би та нарт хэлье. Гуй тэгвэл та нарт өгөгдөнө. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр аавна. Ирж хайдаг хүн олон, тогшдог хүнд нээгдэнэ. Эцгүүд та нарын нэгээс чинь хүүн загас гуйвал оронд нь богоо өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү? Эсвэл хүүн өмдөг гуйвал эцэг нь хилэнцэд орхоо өгөхгүй үсттэй. Хэрв та нар бузар атлаа хүүхдүүдэд хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол тэгх тусмаа Тэнгэрлэг эцэг тань өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнс өгөх нь дамжиггүй гэв. За 13 дугаар ишлэл хүртэл уншлаа. Энэ 2 дахь семинар яас их удаа юм бэ? Хичнээн номлол тараас нь ч гэсэн ерөөсө дуусах шинжгүй байна. Яг үнэндээ миний сэтгэлийн хувьд бол яг өнөөдрийн оройны номлолоо дуусгаад ингээд явна гэвэл бүх хүчээрээ номлолоо тараах боломжтой. Гэвч дахиад нэг өдөр маргааш семинартай гэж хэлж байна. Ингэж хурдан дуусах юмсаа гэж би уул нэг ч удаа бодож байгаагүй. Харин та бүхэн ч гэсэн маш их заавгүй оловч байн гэрж ингэж бурхны үгийг сонсож байгаадаа үнэхээр их талархалтай байна. Би ахлах сургуультай Америк улсад би гадаадд сурсан байгаа. Үнэхээр би яг юу хэлж эхлүүлэх вэ гэж бодож байна. Та нар ч гэсэн хурдан гэртээ харих ёстой шүү дээ, тийм үстэй. Яг яаж дуусгаж байна тэрнээс хамаарат 30 минут илүү сунж магадгүй. Тийм болохоор би чадхаар эрт дуусгая. Та нар гэртээ хувцасаа угаах ёстой, зурагтаа зүзэх ёстой. За ямар ч төжсөн. Би ингээд байж байгаад би ихэндээ үнэхээр юу ч мэдэхгүй байсан болохоор үнэхээр бурхны нэгүүлслийг маш их авч амьдэрсэн. Харин хүний сэтгэл бол үргэлж тогтвортой байна гэж байхгүй тийм ээ. Тогтвортой байх л юм бол хүний амьдарч байгаа энэ ертөнд сонирхолгүй байхаа. Миний сэтгэл даруй байж байгаад бардан болсон. Тэр үед Ихомог пастор байдаг байсан. Би үнэхээр юу ч биш хүн мөртлөө Ихомог пастор хоорондоо ингэж асуудалтай болоод миний махан би улам ертөнц рүү явж миний амьдралд нэг тийм үе байдаг байсан. Харин нэгэн өдөр манай аав над руу залгсан байсан. Чи Солонгос руу ирээрэй гэж. Тэгэхээр би гэд ямар ч шалтгаан байгаагүй. Гинт бүр над руу яриханга хөөе Солонгос руу ирээрэй гэж хэлж байсан. Тэгээд үгүй ааваа. Яг тэр үед миний санаж байгаагаар лав өвөл байсан. Яг өвөл нэг 10 сар. Яг өвөл болохоос өмнө нэг 10 сар байсан байх. 12 сар ч илүү дээ. За энэ бол чухал биш. За тэгээд намайг орж ирээрээ Солонгос руу ирээрээ гэж хэлж байсан. Тэгэд би аавд яагаад вэ гэсэн. Бурхны хүсэл байна. Тэгээд тэр үг миний сэтгэлд орох над шиг хүнд. Тэгээд би аавд үгүй аава та яагаад зөвхөн Ихомог пасторыг сонсоод байгаа юм бэ? Та миний үгийг сонсол доо. Үгүй би Ихомог пасторыг сонсож байгаагүй дотроос. Үгүй Ихомог пасторыг сонсоогүй бол намайг яах гэж дууддیں۔ Та сонссон биз дээ. Үгүй би Ихомог пастороос юу ч сонсоогүй. Тэгвэл та намайг яагаад дуудаад байгаа юм бэ? Бурхны хүсэл байна. Тийм болохоор Солонгост өц гიშгсэн ч гэсэн тэр өт өгөхөөс өмнө хөдөлдөг гэдэг. Яг тэрнтэй адилхан миний амьдралд үнэхээр их залуу хүчтэй байсан яг тэр мөчөд тэр залуу наснда би аавд юу гэсэн бэ гэвэл ааваа би тэгж чадахгүй гэсэн.
Би л нэг ч удаа тэгж ярьж байгаагүй. Харин яг миний амьдралд яг миний санаж байгаагаар л яг аавын урдаас тэгж юм ярьж байгаагүй. Мэдээж дотроо бол тэгж бодож ирсэн байж магадгүй. Харин яг аав юм ярьж хахад шууд өөдөөс нь би чадахгүй гэж ярьж ирсэн үе бол бараг байхгүй. Харин тэр үед миний ухаан бүр самуурсан байсан болохоор аав юм хэлж хахад бүр өөдөөс замраагүй хамаагүй хэлдэг байсан. Аав та яагаад намайг дуудаад байгаа юм бэ? Та яагаад Ихэмэг пастрыг сонсоод байгаа юм бэ гэд хэлсэн. Харин манай аав маань үгүй би Ихэмэг пастрыг сонсоогүй. Чи Солонгост ирэхэд бурхны хүсэл байна гэсэн. Тэг надад тайлбарлаж өгсөн. Ингээд ийм болсон биз дээ. Энд чинь ийм болсон биз дээ гэд. Ийм хит хитэн юмнуудыг тайлбарлаж өгсөн. Аавын хэлж байгаа үг зөв боловч яг үүндээ миний сэтгэл дотор Солонгос руу буцмаар байгаа сэтгэл байвал тийм байж дээ гэд явна. Харин явмааргүйсэн болохоор би аавын хэлж байгаа үгийг хүлээн зөвшөөрмөөргүй байсан. Тэгж хэлсэн ч гэсэн би ерөөсөө буцаж яваагүй. Харин тэрний дараагийн өдөр би сургуультай явчаад яг гэртээ харсан үед миний өрөөнөөс хүмүүсийн ярьж байгаа чимээ сонсогдож байсан. Хүү миний өрөөнд хэн юм яриад байгаа юм болоо гэд яг хаалганы хэлсэн үед манай эгч хоёр сууж байсан. Би тэрийг хараа бүр гайхсан. Чи яагаад аав юугийг сонсохгүй? Чи үхмээр байна уу? Тэгэд хүү ч одоо яагаад байгаа юм бэ? Нэг ингэж намайг тайтгаруулаад ингэж хэлж байгаа үг биш. Чи амьдрмаар байна уу, үхмээр байна уу гэд. Чи үхмээр байвал энд бай. Амьдрмаар байвал Солонгос руу орж ир гэж хэлж байсан. Тэгээд манай ээж намайг суугдаад нөгөө талаас манай эгч намайг суугдаад за эвтээ ярин шүү гэд. Тэгээ би бүр чирэгдэж Солонгос руу явж байсан. Харин миний сэтгэл дотор яг ямар сэтгэл төрсөн бэ гэвэл би яг одоо ийм байдалтай байж байгаа цэрэгт явах юм бол миний амьдрал ингээд нэг хөөсөрж байгаа тэр хөөс минь алга болдог тийм ээ. Тэрнтэй адилхан миний амьдрал байхгүй шиг санагдсан. Ингээ байхгүй болох юм бол над шиг энэ тарган хүн болохгүй тийм ээ. Тэгж нэрээ хөөс шиг алга болдог байсан бол би энд баг байхгүй бах. За. Би яг тэр үед одоо би Солонгос руу явах юм бол үнэхээр юу ч хийж чадахгүй суурих бахаа гэсэн тийм сэтгэл, тийм бодол байн төрж байсан. Тийм сэтгэл төрж байсан болохоор би аавыгаа үнэхээр их үзэн ядсан. За, итгэгч нараа. Би ингэж ярьлаа гэд за та нар тэгж болохгүй шүү. Одоо тийм байгаа биш шүү. Урд нь тийм байсан. Тэр үед би үнэхээр их аавыгаа үзэн ядсан. Бурхныг үзэн ядсан. Яа гэвэл байн бурхны хүсэл гэсэн мөртлөө аавын хүслээр л хийгээд нэг ч удаа миний хүслээр хийж өгөөгүй мэжж ганц энийг миний хүслээр хийж өгч болохгүй юу гэд. Тийм сэтгэлтэйсэн. Та нар ч гэсэн ийм сэтгэлтэйсэн үү? Мэдээж байх байсан байх тийм ээ. За над шиг хүндэл тийм сэтгэл төрсэн байх. Та нарт бол тийм сэтгэл төрөхгүй хаа. Тэгээ би тэрээ бүр аавыгаа үнэхээр их үзэн ядаад. Манай эгч гэх юм бол тэр хоёр бол юм уу залгич яагаад аавыг нь орохгүй юм үхмээр байна уу гээл байн айлгаад. Тэгээд би бүр ээжигээ ч үзэн ядаад, сүмийг ч гэсэн үзэн ядаад, бурхныг ч үзэн ядаад. За яагаад вэ гэвэл би лав ингэж шивэл ийм замаар явах юм бол миний амьдрал дуусах болно гэж бодож байсан болохоор харин яг юу нь хамгийн гол юм байсан бэ гэвэл за би Солонгост буцаж ирсэн. Өдөр олхон цонх руу ширтэж хараал. Ингээд айгүй гой харагдах гал. Харин царайлаг хүн тэгж харвал гой харагдаж шээ тийм үстэй. Тэгээл байн өөрийн бодолд баригдаад яг тэр үед өвөл ясан. Харин тээгүү хотоос айгүй том семинар болсон. Тэгэд аав намайг хамт явъя гэсэн. Би холоос утсаар бол үгүй гэж хэлэх боломжтой. Харин ойрхоноос явъя гэсэн болохоор би явхаас өөр аргагүйсэн. За хүмүүсээ тэр үед миний сэтгэлийн дотор бол бурх үнэхээр их үзэн яддаг байсан. Яагаад вэ гэвэл би яг цэрэгт явхаас өмнө яг Кёнгбук гэсэн газарт байдаг байсан. Харин би ерөөсөө биеийн шинжилгээг өгөөгүй. Харин Кёнгбук мужид явах хүмүүс бол Тээгүү хотоос биеийн шинжилгээгээ өгдөг. Харин Тээгүү хотоос яг Библийн семинар эхлэх өдөр маань миний би цэрэгт орохоос өмнө шинжилгээ өгөх өдөр байсан. Тэгээ энийг хараад бүх пасторууд хөөе харалтаа бурхан ингэж тусалж шээ чи шууд биеийн шинжилгээгээ өгчөө семинарт суул болох юм биш үү? Энэ бурханы хүсэл биш үү гэд хэлвэл би баярлахгүй юу?
Миний сэтгэлийн хувьд бол баярлахгүй байсан. Тийм болохоор би ингээд твчсэн. Тэгж байжгаад яг дараагийн өдөр би яг биеийн шинжилгээг өгнө. Харин одоо яг яаж шинжилгээг өгдөө сайн мэдэхгүй байна. Харин тэр үед бол яг биеийн шинжилгээгээ яг авах юм бол гадаад руу буцаж явах боломжгүй байдаг. Шууд цэрэгт явах хэрэгтэй байдаг. Харин яг тэр үед миний сэтгэл дотор бол ерөөсөө гадаадд сурах тэр амьдралаа хайж чадахгүй байсан. Яагаад вэ гэвэл би цэрэгт явах юм бол яг л лусын дагин шиг хөөс шиг алга болчихно гэж би айгаад баян ийм сэтгэлээр дүүрэн байдаг байсан. Тэгээ нэгэн өдөр би ингээд унтахаасаа өмнө орон твцсэн. Манай аа бол оронд хэвтэж унтаа, би шалан твцсэн. Тэгээ би тэр үед яг унтах гэж байж байгаа гинт сэрээд аа би танд хэлмээр байна, хэлэх үг байна гэж хэлж байсан. Харин би өдний хүртэл ерөөсөө унтжсэн үед гинт босоод хүн мөн тийм ярьж байгаагүй. Аавтай ч гэсэн баг тэгж ярьж байгаагүй. Гэсэн чи аа маань гинт за яасан би юу болсон бэ гэсэн. Тэгэд би ааваа Америк руу буцаж явуулаарэ. Би 6 сарын дараа би төгсөн штэ. Гэсэн үед болохгүй гэсэн. Яагаад болохгүй гэж бурхны хүсэл байна. Йоо тэр бурхны хүсэл гэж ястай нэрээ. За ямар ч байсан би тийм байдаг байсан. За биний тайлбарлаж өгье. За би яагаад энэ тухай ярих болсон сайн мэдэхгүй байна. За ямар ч байсан манай аав бол бурхны хүслийг харсан байсан. Бурхны хүслийг харсан болохоор өөр зүйл ерөөсөө хүлээн авч чадахгүйсэн сэтгэл дотроос. Харимжаал бурхны хүслийг харахгүйгээр нөхцөл байдлыг л харж ирж байсан. Би бол нөхцөл байдлыг л хараад ингэж хийвэл зөв бидтэй. Би ч гэсэн аавыг ойлгохгүй, аав ч гэсэн үгүй. Тэр ерөөсөө чухал биш шүү. Бурхны хүсэл чухал. Тэгээ би тэгж аав хэлсэн үед яг хажуу талын өрөөнд унтж байсан пасторуудыг аав дуудсан. Энэ ерөөсөө зөрүүд цан гараа миний үгийг сонсохгүй байна. Та нар миний хүүтэйг ярилцаад үзтээ гэд. Тэгээ пасторууд хүү чи яагаад байгаа юм би чи аавын үнд орох ёстой штэ гэд. Тэгээ би тайлбарласан. Үгүй тэр биш ээ. Би одоо 11 сар болж байна. 12 сар болох юм бол 4-р курсын 1-р семестр болно. Америкт бол яг 4 сар хүртэл сурах юм бол төгсөх болно гэсэн үед хүмүүсээ пасторууд миний үгийг сонсоод мэхлэгдсэн. Тэгээд пасторууд миний үгийг сонсоод бас болохгүй гэж хэлэх юм шиг санагдсан боловч пасторууд өө тийм үү ямар харамсалтай юм бэ? Би пастор тэлж өгье гэд миний талд орж байсан. Тэгээд тэр пасторууд маань манай аав дээр очсон. Харин үрдэн ямар байсан бол тэгж хэлсэд ямар байсан бол бүр өрөөнөөс амар их чанга дуучмаа сонсогдож байсан. Тэгээ тэр пасторууд өрөөнөөс гарах үед бүр нөөр нь уулаагаад би одоо юу ч мэдгүй шин надад битгий юу ч битгий хэлээрээ гэд. Тэгээ бүгдээрээ өрөөрөөгөө ороод унтж байсан. Тэгээ манай аав бол чи сэтгэлээ хуглаарэ гэсэн. Үгүй юугаа хугалээд байгаа юм бэ? Миний сэтгэл үнэхээр их бачимдаж байсан. Тэгээ дараагийн өдөр миний хүслээр биш бүр яахаас ч аргагүй имлэгт яваад онцлогоогоо өгсөн. Тэгээд цэрэгт явахаас өмнө биеийн онцлогоогоо өгсөн үед за зөөр аргагүй юм байна л да гэд нөгөө Америк явхаа ингэ болсон. Тэгээд тэрний 2 сард би цэрэгт явах болсон. Би ингэ цэрэгт явах үед за гадна талаас бол гаднаа уйлээгүй. Харин миний сэтгэлээс бол бүх зүйлийг бүр ойрхож миний амьдрал бол ингээд дуусах юм байна гэсэн сэтгэлээр цэрэгт явсан. Харин би ингээд цэрэгт явсан үед юу ч хийсэн сайн болж исэн. Бүтэж байсан. Яа гэсний сайн мэдэхгүй байна. Бүх зүйлийг орхиод явсан болохоор тэр ч юм уу сайн мэдэхгүй байна. Харин би цэрэгт явсан үед бүх хүмүүс надад тусалсан. Би цэрэгт явсан үед ингээд амралт өгдөх тийм ээ ингээд тэр үед бараг 2 удаа л явж чадаагүй болохоос бусд нь бүгдийг явж чадсан. Тэгээд манай цэргийн албад одоо нэг одтой удирдагч байсан. Тэр удирдагч маань маш их загиндаг байсан. Ажлаа хийж чадахгүй ингээд. Харин 3 сар өнгөрсөн үед бид хоёр аяйгүй их дотн болсон. Тэгээд тэр өдрөөс хойш надад аяйгүй их сайн хандаж өгсөн. Харин хэд хоногийн өмнө бүр над руу
утсаар ирсэн байсан. Би 2001 онд цэргийг салгацсан. Харин 2017 онд үлээд 18 онд над руу залгсан. Би Ким Ёнг-сук офицер байна гэд. Миний зүрх бараг салхан зуунах шахсан. Ямар офицер маань? Одоо цэргээ салгацсан 17 жил өнгөрсөн цэрэгт утсаар ярих вэ? Надад үнэхээр их сайн хандаж өгсөн офицер байгаа. Би та бүхэнд яг юу хэлмээр байгаа вэ гэвэл хэрвээ би өмнө байсан яг тэр нөхцөл байдалд яг авах юм бол цэрэгт явах нь миний хувьд ашигтай зүйлээс нь ашиггүй зүйлээс нь. Яг цэрэгт явхаас өмнө бол би миний амьдралд юу тохиолдгийг мэдэхгүй байсан. Харин одоо цэрэгт явсны дараа яг цэргээс халагдаад 16 17 жил өнгөрөөд яг одоо байгаа нөхцөл байдлыг харсан үед энэ цэрэг маань энэ цэрэгт яваад ирсэн амьдрал маань надад үнэхээр том боломжийг өгсөн. Одоо яг надад тэр хуучин өмнө нөхцөл байдал руу яваад цэрэгт явах уу байх уу гэж асуух юм бол би шууд явна гэж хэлнэ. Цэрэгт явсан тэр амьдрал маань миний хувьд үнэхээр өрөөлтэй амьдрал байсан. Би гэдэг хүн үнэхээр сүйрнэ гэж бодсон үед яг цэрэгт явснаас хойш миний сүнс миний би үнэхээр их өрөөл авсан. Би энэ газарт зогсож та бүхний өмнө үг тараад чадаж байгаа ч гэсэн би тэр өдөр цэрэгт яваагүйсэн бол би өөрийн хүслээр амьдарсан байсан бол магадгүй би энэ газарт байж чадахгүй ч болно. Харин Бурхан намайг цэрэгт явуулсны дараа миний сэтгэлийг өөрчилж өгч намайг Библийн сургуульд оруулж, хүнтэй гэрлүүлж, англи хэлний ярианы тэмцээн гэд маш олон зүйлийг зохион байгуулж, Америкт медицин семинар болох үед та нарт маш их хэлсэн тийм ээ. Кантата, концерт, CLF гэд би үнэхээр талархалтай, баяртай байдаг. За би яаж ийм их аж аргалыг эдэлж чадж байгаа вэ? Надад бол ингэж аж аргалыг эдэлж чадах эрх мэдэл байхгүй байсан. Харин миний амьдралыг цэрэгт яваад ирснээс хойш маш их өөрчлөгдсөн. За би та бүхэнд яг юу хэлмээр байгаа вэ гэвэл Сатан бол үргэлж бидний зүрхсэл дотор харанхуйг оруулж өгдөг. Харин тэр харанхуй харагдаж байсан зүйл маань миний амьдралд хамгийн өрөөлтэй зүйл байсан. Миний амьдралаас хамгийн чухал шийдвэр яг юу байсан бэ гэвэл тэр өдөр би цэрэгт явах байсан. Би өөрийн амьдралыг мэдэхгүй байсан тийм үстэй. Та нар ч гэсэн өөрсдөө амьдралаа сайн мэдэхгүй байх. Харин би ингэж эргэж харахад би цэрэгт яваг гэсэн бол одоо ямар амьдралаар амьдрах байсан болоо. Хэрвээ би тэр үед цэрэгт яваагүй байсан бол одоо юу хийж амьдарч байгаа юм болоо гэд ерөөсө төсөөлхийн аргагүй санагдсан. Сатан бол яг ийм нөхцөл байдалд тулгарсан үед байнга харанхуй сэтгэлийг өгч байдаг. За та бүхэн ч гэсэн итгэлийн амьдралаар амьдрахангаа хэцүү асуудал тулгарх үе байдаг тийм ээ. Тийм үстэй. Би урд нь ингээд жоохон байхдаа тийм онцгой хүнд л тийм хэцүү асуудал тулгардаг байх гэж утсан. Харин энд асуудалгүй хүн гэж байхгүй үстэй. За асуудал тулгарх юм бол та нарын сэтгэл ямар болох вэ? Хэцүү олон тийм ээ. За эхэндээ би л ингэж боддог гэсэн. Хэцүү нөхцөл байдал асуудал байгаа болохоор миний сэтгэл хэцүү байна гэж бодсон. Тэр асуудал маань намайг хэцүү болгож байна гэж боддог байсан. За та бүхэн ч гэсэн маш олон асуудал байгаа тийм ээ. Харин тэр асуудлууд маань та нарын сэтгэлийг зовоож байна уу? Би л жоохон байхдаа энэ асуудал маань намайг зовоож байна гэж боддог байсан. Хэрвээ одоо хэцүү асуудалтай болох юм бол сэтгэл хэцүү болдгоо гэвэл хүмүүс тэр хэцүү асуудлыг тэгвэл шийдэх болно тийм ээ. Тэр өөрийн сэтгэлийг зовоож байгаа юм чинь тийм ээ. Харин Бурхан надад тэр биш шүү дээ зааж өгсөн. Тэр нь юу вэ гэвэл за хэрвээ та бүхний сэтгэл хэцүү байвал та нарын сэтгэл харанхуй болох бах тийм ээ. Яагаад харанхуй болж байгаа мэдхүү? Асуудалтай байгаа болохоор биш. Харанхуйг хүлээж авсан болохоор та нарын сэтгэл харанхуйдаг. Та нарын сэтгэл яагаад гэгээлэг сэтгэлтэй болсон мэдхүү? Та нарын хүү нэгдүгээр байранд орсон болохоор та нарын сэтгэл баяр хөөртэй болсон биш ээ. Та нар гэрлийг хүлээж авсан болохоор та нарын сэтгэл гэгээлэг гэрэлтэй болж чадсан. Харанхуйг хүлээж авсан болохоор та нарын сэтгэл хэцүү болж байгаа. За би Америкт ингэ сайн мэдээ тарааж байгаад гинт сүмээс 50 итгэгч маань сүмээс салж явсан гэж бодъё. Тэгвэл миний сэтгэл баяр хөөртэй болох уу? Хэцүү болох уу? Яагаад хэцүү болох уу? Би сэтгэл дотроос тэр харанхуйг хүлээж авч байгаа болохоор тийм байгаа. Бурхан бол бидний дунд үнэхээр гайхамшигтайгаар ажиллаа хийж чадах боловч Бурхан миний сэтгэл дотор байгаа ямар ч асуудлыг, миний амьдралд байгаа ямар ч асуудлыг гэрлэлээр өөрчлөх боломжтой. Гэвч Сатан бол
бидний зүрхсэл дотор хөөе танай сүмийн итгэгчнэр гинт бүгдээрээ холдож явчлаа ш. Чи одоо зовх болно. Чи өөр пасторуудад шөөмжлөгдөх болно. Чи манай чуулганаас хөөгдөх болно гэд. Асуудал байвал сатан тэр асуудлыг зүгээр орхидоггүй. Тэр асуудлаар дамжуулан миний сэтгэл дотор маш олон бодлуудыг оруулж өгдөг. Тийм биз дээ. Ийм маш олон бодлуудыг тэр асуудлын дунд харанхуй гэсэн зүйлийг хавчуулж өгчдөг. Тэр харанхуйг хүлээж авах юм бол, тэр хэцүү асуудлыг хүлээж авах юм бол бидний сэтгэл харанхуй болдог. За нэг хэсэг ийм болдог байсан. Америкт байхдаа за хэдэн онд нөлөөдөө сайн санахгүй байна. Мэдисонд Библийн семинар хийх үед за би ч гэсэн ингээд семинараа бэлдэн ингээд Пагбангу пастор, Тэри пастор тийш очсон. Харин Грашас найралтууны хамтлагийн гишүүнээр виз авах ёстойсэн. Тэр үед бол яг яамд очиж авах ёстой. Одоо л автоматар авах боломжтой байдаг. За харин хэдэн жилийн өмнөөс ингээд банк ингэж Америк явахад аялын визээр бол ямар ч асуудалгүй байдаг байсан. Харин ингэ бүртгүүлсэн үед манай найралтууны хамтлаг гишнэр бүгдийг визнес татгалцсан байсан. Тэд нар очоод яагаад ингэж виз татгалцсан юм бэ? Яагаад өгөөгүй юм бэ гэсэн үед та нар аяллаар яваагүй гэсэн. Та нар тоглолт хийхээр явж байгаа зү гэсэн. Тийм болохоор үгүй ээ. Бид нар тоглолт хийхээр явж байгаа биш ээ. Зүр сүм дотроос ямар ч орлогогүйгээр ямар ч мөнгө олохгүйгээр зүр Библийн семинараас зүр дуулгаж байгаамаа. Одоо бид нар ямар ч мөнгө авахгүйгээр зүр үнэхээр сайхан сэтгэлээр яг хийж байгаа сайн үйлсийн юм шиг л юм шүү. Бид нар ашиг орлогын төлөө хийж байгаа биш шүү гэсэн. Тэгсээд нөгөө консулын хүмүүс маань тэгсэн ч гэсэн та нар тоглолт хийж байгаа зү гэсэн. Зарим хүмүүс бол үгүй ээ мөнгө авахгүй ч ямар нэгэн тоглолт өгд юм бэ гэд. Зарим нь үгүй ээ тоглолт байна гэд. Тэг хинтээ ярилцаж байна тэрнээс хамаарат ингэ шийдвэр гардаг. Харин манай найралтууны хамтлаг гишүүн маш их байдаг. Тэг зарим нь одоо найралтууны хамтлаар яг тоглолт хийхээр явж байна. Зарим нь үгүй байна гэд. Тэгэд визээс хатгалцсан байсан. Тэгээ би Солонгос руу яриад тоглолтын виз авах ёстой гэж байна гэж ярьсан үед за тоглолтын виз авах үед яаж авдаг вэ гэвэл одоо нэг байгууллагаас тэр найралтууны хамтлагийг уурах ёстой. За Нью-Йорк сүм гэж бодъё. Ийм юмнаас олж энэ Солонгост байгаа найралтууны хамтлагийг ингэж уурж байна гэд тийм бичиг баримтыг бүртгүүлэх ёстой. Тэгвэл Америкт байгаа гадаад тариаллын яамнаас за тэгвэл та нар тоглолт хийж болно гэх тийм зөвшөөрлийг өгдөг. Тэгээ тэр зөвшөөрлийг авах юм бол Солонгос руу явуулаад тэгэд виз авах боломжтой байдаг. За би ингээд хэрэггүй юм их ярьж уучлаарай. За ямар ч хэлсэн. Тэрийг бид нэр бэлдсэн. Тэгээ бичиг баримтыг өмгөөлөгчтэй уулзаад жоохон бичээд энийг бүртгүүлж өгөөрэй гэд өмгөөлөгчд хэлсэн. Харин тэр өмгөөлөгч маань за бүртгүүлъя харин хэцүү ахаа гэсэн. Тэгэд би яагаад хэцүү гэж асуусан үед за тоглолт хийхээр ирж байгаа хүмүүсийн визийг P гэдэг. Харин аяллаар бол B гэдэг. Харин аял нөгөө тоглолтын виз аммаар байвал 6 сар шаарддаг гэсэн. Харин Библийн семинар 1-7 хоног л үлдсэн байсан. Тэгээд нөгөө өмгөөлөгч маань та нарын яг бүртгүүлж байгаа анкет маань ерөөсө хараачгүй байхад Библийн семинар эхлэх баха гэсэн. Тэгээд ямар ч гэсэн хийцгээе гэсэн. Тэгээд Солонгосоос бид нар руу яриад хөөе виз авсан уу яасан бэ гэд. Тэгээд бид нар үгүй ямар ч гэсэн бүртгүүлсэн. Харин та нарын виз гарахад 6 сар шаардна гэж хэлж байна гэд. Тэгсэд 6 сараа медицинээс зүйл яаж тоглолтоо хийх юм бэ гэд. Медицинд аяйгуу том заал түрээсэлсэн байсан. Харин найралтууны хамтлаг ирэхгүй ангивэл болохгүй үстэй. Манай Нью-Йорк сүмийн найралтууны хамтлагийг тэнд босгож болохгүй. Манай сүм ч гэсэн уул найралтууны хамтлаг байгаа л да. За би ингэж хэлсэн ч гэсэн хинч уурлахгүй. Яг үнэнгээ ярихад манай сүмийн найралтууны хамтлаг бүр үнэхээр дундам уу. За энэ Кангнам сүмийн найралтууны хамтлаг ч гэсэн 2 дуу дуулж байсан. Харин манай Нью-Йорк сүмийн найралтууны хамтлагийн гишүүнээр дуу дуулах үед ерөөсөө дуу дуулчих үед алхад тачж болохгүй. Бас дахиулъя гэж ерөөсөө ярьж болохгүй. Тэднийг доромжилж байна л гэсэн үг. Дахиулъя гэх юм бол тэгэж амар муу дуулдаг хүмүүсээсэн болохоор үнэхээр заавал найралтууны Грашас найралтууны хамтлагийг дуудах ёстойсэн. Тэ дахиад өмгөөлөгч дуудаад энийг хийх ёстой гэсэн үед нөгөө өмгөөлөгч маань би бичиг баримтаа бүртгүүлсэн. Одоо миний хийж чадах юм байхгүй гэсэн үед
Үгүй тэрийг та жоо ярьж агаад болох уу гэсэн чи үгүй би тэрийг чадахгүй би яаж тэр хийж идэм бэ? Надад ямар ч эрх мэдэл байхгүй. Тэгээд нөгөө манай ахлагч маань жоохон ууртай тэгж хэлсэн үед нөгөө өмгөөлөгч маань төл чи хийхгүй юу гэд. Тэгсвэд нөгөө пастор маань тэгээд надад хаягаа өг би хийчихье гэд. Энэ гадаад хариацын яамд бол ингээд хүмүүстэй уулздаг офис байгаа. Хүмүүстэй уулздаггүй зөвхөн бичиг баримтыг шаардлагадаг хүмүүсийн офис байгаа. Тим офис харин нөгөө өмгөөлөгч маань уулна. Тим хаяг маягийг ерөөсөө гэж болдгоо. Харин хэрэлдэж байгаад биднэрт хаягийг өгсөн. Тэгэд Лос Анжелесын Калифорни газар исэн. Ханьянгдо гэсэн нэртэй пастор байсан. Тэр пастор ч гэсэн Америкт ирэх удаагүй. Тэр англиэр ерөөсөө ярьж чадахгүй. Хятад хэл солонгос хэлтэй. Хоёр хэлтэй пастор байсан. Тэгэд Ханьянгдо пасторт утсаар ярьсууд "Оо пастор сайн байна уу?" гэд. "За пастор би танд нэг хаяг явуулъя. Та энэ газар руу яваарэ. Очвол юу хийх юм бэ?" гэд. Очвол та тэндээс танд Грашас найралтууны хамтлагийн визийг өгнө. Та тэрийг аваад над руу явуулаарай гэсэн. Уул нь би худлаа ярьж байгаа шүү дээ. Уул нь очоо виз харин ч гуйх ёстой. Дээрэс нь явах боломжгүй газар харин нөгөө пастор бол юу ч мэдэхгүй болохоор "Хүү тийш очих юм бол нэрээ виз өгөх юм уу?" гэд. "Тийм ээ өгнө. Та заавал авч ирээрэй" гэд. Та виз авангууд шууд над руу явуулна шүү дээ. Гэсэд нөгөө пастор нь бүр баярлаад "Оо битээ санаа зовоорой" гэд. Тэгээ нөгөө пастор маань тийш очсон. Тэгээ би бүр аюу нөгөө санаа зовсон. Яна англиар ярьж чадахгүй хүнийг тийш явуулаад асуудал тарих юм биш байгаа зү гэж бодсон. Харин үнэхээр тийш яваад тэр пастор хөөгдсөн. Англиар ярьж чадахгүй хахад "Give me visa" гэд виз өгөөч гэд урдас яриадсан болохоор хөөсөн гэсэн. Тэгээ дахиж очсон үед нөгөө хүмүүс маань пасторт "Хөөе гадны хүмүүс орох боломжгүй дахиж битгий орж ирээрэй" гэсэн. Харин нөгөө пастор маань Солонгост бас сайн мэдээ тараад ирсэн пастор болохоор нөгөө хаалганд нь хөлөө хавчуулсан болохоор хаал нь хаагдахгүйсэн. Тэгсүүд нөгөө хүмүүс маань "Чи одоо энэ хаалгаа тавихгүй бол цагдаа дуудсан шүү" гэсэн. Тэгсүүд нөгөө пастор маань над руу залхаад "Пастраа ингээд хаалгаа авахгүй бол намайг цагдаа дуудаад явуулсан гинэ" гэд. Харин тэр үед нөгөө пастор маань нэг сонин авч явсан байсан. Харин тэр сонинд нөгөө манай Америкаас хийх Библийн семинарын зарыг тавьсан байсан. Айгуу нэг зузаан сонин байгаа. Тэгээ нөгөө ажилчин хүмүүст манай одоо ийм семинар хийх гэж байгаа шүү гэд англиар ярьж чадахгүй болохоор нөгөө сонин харуулах гэж байсан. Ингээд сонингоос хайж байсан үед хүн сандрахаар ингээд юмаа сайн хайж чаддгүй шүү тий. Тэг юмаа ингээд хайж байжсэн үед нөгөө юм гарч ирэхгүй байсан. Чи наа хөлөө авахгүй юм бол би шууд чамайг цагдаа дуудан шүү хурдан гараарэ. Тэг хайж хажсэн чинь ерөөсөө олдохгүй байсан. Тэг яг нэг хууц дэлгэсэд Америкт Хиллари Клинтон гэсэн нэртэй улс төрч байгаа. Тэр үед Нью-Йорк хотын их хурлын гишүүн байсан. Тэгээ Хиллари Клинтоны зураг гарсан болохоор нөгөө пастор нь "Би энэ хүнийг аягүй сайн таньна" гэсэн. Хятадаас хэрэгжилжсэн тэр зайлыг ашигласан байсан. Тэгэд нөгөө хүн маань тэрийг сонсоод инээсэн. "Нэрийн хэсэг та нар дотно" гэсэн үед "Бид хоёр ч найз штэ" гэж хэлж байсан. Тэр хүнд Хиллари Клинтон гэсэн хүний тухай ярьсад бид нар өмнө Хиллари Клинтонд нөгөө манай семинар дээрээ нэг захидал явуулж байсан. Тэгээд тэр интернетээр шууд ил гардаг. Тийм болохоор тэрийг шууд харуулангууд тэр хараад бид нар мессеж имэйлээр ингэж бичиж байсан найзууд байна гэд. Тэгсэн үед найзаас чинь захидал бичиж өгөөрэй гэж хэл. Тэр захидлыг бидэнд харуулах юм бол бид нар виза өгье гэд. Тэгэд хөөсөн гэсэн. Тэгээ би бол Нью-Йоркт байгаа болохоор юу ч мэдэхгүй. Тэгээд жоохон айсан сэтгэлээ сүлээж байсан. Тэгэд утсаар яг над руу залгахсад яанаач хоронд орчоогүй л үдээ гэд айгаад яа утас авсан чинь айгүй баяртайгаар явж байсан. "Пастра" гэд. "Хөө пастра юу болсон бэ?" гэд. "Үнэхээр ажил маань сайн бүтлээ" гэд тэгж хэлсэн. Уулын нь ерөөсө бүтэхгүй байхаар ажил байсан. Нэрнгэсээ сайн болсон уу гэсүүд "Ааха үнэхээр сайн болсоо" гэд. "Яагаад вэ?" гэсүүд Тэр Америк Нью-Йоркийн Хиллари Клинтонтэй та дотно үстэй гэд. Тийм л дээ. Бидний хувьд л дотно. Харин Хиллари Клинтон бол биднийг дотно гэж бодохгүй хаа гэд. "Пастра 6 сар шаардна гэж байна. Харин Хиллари Клинтоны захидал үзүүлэх юм бол шууд виз өгнө гэж хэлж байна" гэд хэлж байсан. Харин энэ нь яг тийм утгаар хэлсэн биш. Энэ англиар ярьж чадахгүй нэг хятад солонгос хүн ирчээд
ийм гуйгаад ах юм. Тэгвэл нэг авчираад үзэхгүй юу? Нэг харъя гэд ингээд шалгаж байгаа маягаар уул нь хэлсэн байсан. Харин нөгөө пасторал бүр итгээд Хиллари Клинтоны захидлыг авъя гэж бүр бодож байсан. Харин яг миний дотроос бол яана 6 сар хүлээх нь илүү амар юм шиг байна гэж тийм сэтгэл төрж байсан. Уул нь тэр пастор шоронд орох ч юм уу айл эсвэл хөөхтөөсөр аргагүй байх байсан. Харин бидний арга зам бол ингээд дууссан гэж утсан боловч дахиад зам нээгдсэн. Тэгээд би за тэгцгээе. Хиллари Клинтонтэй уулзцгаая. Хөөе пагвон пастраа. Та англиар сайн ярьдаг үсэ. Та Хиллари Клинтонтэй уулзаарай гэд. Тэгсээд урвайлсан царай гаргаж өгсөн. Тэгэд хөөе пагвон пастраа та Америк иргэн мэдтэй. Та Америк иргэн чинь Америкунтэй уулзаж чад ямар ч асуудалгүй штэ. Яваад ирээрээ. Тэгэд чи ночлоо амжилттай хийхгүй юм бол чи амиа хорлоорой гэж би тоглоом нэглэсэн. Пагвон пастор Хиллари Клинтонтэй уулзах чадахгүй. Уулзах чадахгүй штэ. Харин нэг 2-3 цагийн дараа пагвон пастор дотроо уцаар ирсэн. Ахаа үнэхээр сайн бүтлээ гэсэн. Тэгээд би хоёр дахь хаанамдаг пастор гарч ирсэн юм хаашаа юм бэ гэж бодсон. Харин Хиллари Клинтон тэр үед Нью-Йорк их хурлын гишүүн байсан болохоор Америк Нью-Йоркт нэг офистэй, Вашингтон хотод бас нэг офистэй. Тэгэд тийш очсон гэсэн. Очсон үед Хиллари Клинтоны хамгаалагч байгаа тийм ээ. Хамгаалагчийн яг өмнө яг үүдний хамгаалагчтай таарсан. Тэгэд чи одоо яах гэж байгаа юм бэ гэсэн. Хиллари Клинтонтэй уулзах гэж байна. Яг цагаа тохирсон уу үгүй тохироогүй. Тэгсэд үгүй тэгвэл уулзах боломжийг гараарай гэсэн. Тэгэд дотор байгаа харуултаж уулзахгүй гадаа байгаа харуултаа тэд таарсан үед ажил нь бүтэхгүй гэж санагдсан. Харин ажлаа амжилттай бүтэхгүй бол амиа хорлоорой гэж би хэлсэн болохоор пагвон пастор яасан ч гэсэн уулзах гэж хичээсэн. Тэгсэн үед нөгөө харуул маань хөөе ингээд дэлбэр цагдаа дуудсан шүү гэд. Тэгэхээр нөгөө пагвон пастор нөгөө харуулт үгүй өөр юмнаас болж уулзах гаагүй. Бид нар Библийн семинар хийх гэж байгаа. Бид нар бүр зургатаар сонингоор зар тавиад Америкт байгаа 100 мянган итгэгч юу 100 мянга харин тэр 100 мянга гэж хэлсэн гэсэн. Тэгээд 100 мянга гаруй итгэгчнэр энэ семинарыг хүлээж байгаа. Харин манай найралтны хамтлагийн гишүүнээр ирж чадахгүй байна гэж хэлж байсан. Харин нөгөө харуул маань юу тусалж чадах вэ? Намайг өөдрөө орууллаа гэсэн ч гэсэн Хиллари Клинтон намайг уулзсан гэдэг нь тодорхойгүй зүйл үсттэй. Тэгэд би нөгөө харуулт хэлсэн үед би ямар ч хүчгүй гэсэн үед нэг л удаа тусалчаа гэд. Тэгсээд нөгөө харуул маань нэг утасны дугаар өгсөн. Энэ хүн рүү залгаарай. Би энэ хүнийг жоохон танино. Би болон дугаар зааж өгч болохгүй л дээ. Харин би онцгойлон та нарт зааж өгье. Та энэ хүн рүү яриарай гэсэн. Тэгээ пагвон пастор бүр жоохон ч гэсэн боломжийг олохын тулд энэ Хиллари Клинтоны доор яг ажилдаг яг гадаад хариатын яамыг хариуцсныг ажилтан байсан. Тэгээд тэр хүнтэй уулзаа пагвон пастор нэгээр тайлбарлсан гэсэн. Уул нь энэ хүмүүсийг аяллаа визээр ирүүлэх гэж байсан чинь гинт тоглолтын визээр солих ёстой гэд тэгсээд 6 сар шаардна гэж байна. Харин тэр виз олгогч хүмүүс маань Хиллари Клинтоны захидал яг ирэх юм бол шууд виз өгнө гэсэн. Яг тэгж хэлсэн үед нөгөө хүмүүс маань өө тийм үү тэгвэл би Хиллари Клинтоны нэрээр захидал бичиж өгье гэд. Тэгээд Хиллари Клинтон биш оловч Хиллари Клинтон гээд өөрөө нэрээ бичиж хамгаа дараад захидал бичиж өгсөн. Харин тэрийг шууд ингэж харуулах юм бол үнэхээр боломжгүй. Тийм болохоор факсаар явуулаад нэг цагийн дараа тэр ажилчин хүмүүс рүү залгасан. За одоо энэ виза хурдан огсолоор факсаар явууллаа. Лос Анжелес офисоос бидэрлээ ирсэн. Ханамдаг пастор бол үнэхээр намхан пасторгаа англиар юу ч ярьж чадахгүй. Харин тэр үед нөгөө пастор маань Хиллари Клинтон миний найз байна гэд. Тэгсээд нөгөө захидал авчраарэ гэсэн. Харин үдээс хойш болсоо дахиад ирээд яг захидлаа авчирсныг хараад нөгөө хүмүүс бүр гайхаад тэгээ нөгөө ажилчин руу уцаар ирсэн. Бид хоёрыг амлсан үнэ. Харин хараахан тэдний бүртгүүлсэн анкетыг бид нар харж чадаагүй нэ цаг хэрэгтэй байна гэд ярьсан. Харин нөгөө ажилчин маань бид нартай уцаар яриад энэ хүмүүс ингэж ярьж байна. Яах вэ гэсэн. Үгүй тэр хүмүүс бид нартай амлсан гэд. Тэр нөгөө ажилчин маань нөгөө виз олгогч хүмүүсээр яриад та нарыг амлсан гэсэн. Амлсалтаа гэсэн. Амлсан бол та нар энэ амлалтаа яг биелүүлээрэй гэд. Хиллари Клинтон тэр үед жоохон эрх мэдэлтэй хүн байсан. Тэг яг тэр өдрөө бидэрт виз өгцсөн.
Та нарын тухай нэг ч удаа сонсож байгаагүй. Айгүй их удсан түүхтэй. Тэгээд визээ авсан. Визээ авмаар байвал Солонгостойгоо элчин яам руу их хувийг нь явуулах хэрэгтэй. Америкаас Солонгос руу яаж их хувийг шууд явуулах вэ? Тэгээд Тейлор нь Клинтондойгоо ажилчин руу дахиад ирсэн. Баяр хүргэе. Та нарын бичиг баримтчин гарсан гэсэн мэт дээ. Тийм ээ гарсан. Харин нэг асуудал гараад байна. Одоо энэ том семинар маань эхлэхээс 2 хоног үлдчихэд байна. Харин Солонгос руу яг их хувилбарыг явуулах нь айгүй их цаг шаардна. Харин та яг таньдаг Солонгос элчин амд утсаар яриад их хувийг авахгүйгээр шууд виз өгөх боломжтой нүү гэд яриад өгөөч гэсэн. Тэгээд нөгөө хүн маань Солонгостойгоо яам руу яриад за би энд ажилладаг ажилчин байна. Би яг их хувийг шалгалаа. Виза олгож өгөөрэй гэд. Угаасаа нөгөө яг их хувийн компьютерт байгаа болохоор тэд нар бол харах боломжтой. Тэгээд би бүгдийг шалгасан. Та нар ч гэсэн шалгаарай. Одоо их хувь биш байсан ч гэсэн та нар энийг шалгаад виз өгөх боломжтой юу гэсэд боломжтой гэсэн. Тэгээд нөгөө элчин аамаас манай Gracious найралтууны хамтлаг руу утсаар яриад тэд яг семинар бол нэгдэх өдөр эхэлнэ. Харин нэгдэх өдрийг өглөө Gracious найралтууны хамтлаг руу утсаар яриад за битгий олон хүмүүс ирээрээ нэг хүн бүх хүмүүсийн виз нөгөө пассвортоо авчраарай. Өглөө манай хаалгаа нэнгүү та нар шууд ирээрээ. Өмнө нөгөө Америкийн визийг нэг стикер нааж өгдөг байсан. Тэгээд та нар ирэх юм бол би шууд стикер нааж өгье гэсэн. Тэгээд Солонгост бол мотоцикл шууд ингээд айгүй алтартай байдаг. Тэгээд нөгөө хүнд одоо пассвортоо өгөөд тэгээд нөгөө хүн маань тийшээ яваад пассворт Инчон нэг сонгоцны буудлын руу яваад одоо пассвортгүй байвал хэл нэвтрэх боломжгүй шүү тийм ээ. Тэгэд нөгөө мотоцикл шуудан ашиглаад нөгөө хүн маань пассворт аваарай гэд. Тэгэд үдээс өмнө 11 цагт илүү шууд онгоцон сууж чадсан. За хүмүүсээ Америк болон Солонгос бол цагийн зөрүү гэж байгаа тийм ээ. Нэгдэх өдрийн үдээс өмнө онгоцон суух юм бол яг Америкт үдээс өмнө 10 цагт яг очно. Гайхалтайгааз яад вэ? Цагийн зөрүү байгаа болохоор Солонгосоос үдээс өмнө яг nis хонгосон суугаад яг ниссэн ч гэсэн яг Америкт үдээс хойш 10 цагт буuna. Тэгээ тэрний орой тоглолтоо хийж чадсан. Бурхан бидний дотор амьд ажиллаа хийж байгаа. Бурхан та бүхний амьдрал дотор ямар ч асуудал байсан, ерөөлөөр солих хүч чадалтай. Та нарын амьдралтайгаа ямар ч асуудлыг байсан баяр хөөрөөр өөрчилж өгөх чадвартай. Гэвч сатан бол та нарын зүрх сэтгэл дотор ямар ажлыг хийж байгаа вэ гэвэл та нарын сэтгэл дотор ийм асуудал бэрхшээлүүд тулах боломжтой. Харин тийм асуудал хэцүү бэрхшээл тулгарсан үед бодол харанхуй сэтгэлийг оруулдаг. Чи хэцүү болох болно. Чи энэ ажлаас болж ингээд сүйрэх болно. Маш олон хүмүүс чам руу гараар заах болно. Чи маш их зовх болно гэд ингэж сэтгэл дотор харанхуйг оруулж. Ингэж асуудалтай хамт харанхуй сэтгэл орж ирж байгаа болохоор ингээд сэтгэл дотроос сатаны үгийг яг хүлээж авах юм бол тэр сатаны бодлыг хүлээж авах юм бол бид нарын сэтгэл гэсэн харанхуй болдог. Гэвч бурхан бол та нарын сэтгэл дотор хизээч харанхуй сэтгэлийг оруулдаггүй. Бурхан та нарын дотор ямар сэтгэлийг оруулж өгдөг вэ? Найдварын сэтгэлийг оруулж өгдөг. Та нарын дотор баяр хөөр, талархал, ад жаргалтай сэтгэлийг та нарын дотор оруулж өгдөг. Энэ нь бурханы өгдөг сэтгэл байна. Гэвч сатан бол хизээч та нарт баяр хөөр, найдвар, ад жаргалыг өгдөггүй. За та нар ад жаргалыг хүлээж авах уу? Айл эсвэл харанхуйг хүлээж авах уу? Та нар харанхуйг хүлээж авах юм бол та нар харанхуй болно. Та нар гэрлэлийг хүлээж авах юм бол та нарын сэтгэл гэрэлтэй болно. Тийм үстэй. Урд нь за сүрээ гэдэг өвчин үнэхээр том өвчин байдаг гэсэн. Харин одоо бол сүрээ туссан гэд миний амьдрал дуусаа гэд боддог хүн байхгүй үстэй. Тийм үстэй. Үгүй юу? Тийм үстэй хариулт та. За мэдхгүй хүмүүс хариулахгүй юу? За одоо бол тийм биш. Харин урд нь сүрээ тусах юм бол тэр айлын хүмтэй гэрэлтж болохгүй шүү гэд ярьдаг байсан. Харин за хүмүүс яагаад сүрээ туссан үед урд нь хүмүүс их зовдөг байсан бэ? Яагаад вэ гэвэл сүрээ гэсэн өвчнөөс болж биш. Тэр сүрээ гэсэн өвчнийг
эдгийх юм байхгүйсэн болохоор тийм байсан. Харин одоо бол сүрэ гэсэн хүчнийг эмчлэх маш олон юм байгаа болохоор хэцүү асуудал биш болсон. Яг тэгвэл эмнэлээс өгж байгаа эмээг сайн уугал юм бол жоохон зовёртойсэн ч гэсэн идэх боломжтой гэж бодох болсон болохоор өвчин туссан ч гэсэн одоо санаа зовох хэрэггүй болсон. За өвчин нь чухал биш ээ. Тэр өвчний хажуугаар харангуй сэтгэлийг хүлээж авсан болохоор та нарын сэтгэл хэцүү болж байгаа. Өвчин туссан ч гэсэн бурхны сэтгэл тэр гэрэлтэй сэтгэлийг хүлээж авах юм бол энэ бол өөхөх өвчин биш ээ. Энэ бол бурхныг алдаршуулахын тулд бурх ингэж өгж байгаа. Бурхан бидний амьдрал дотор ажиллаа хийж өгнө. Сатан намайг цэрэгт явахаас өмнө маш их харанхуйг оруулж гисэн. Чи цэрэгт явах юм бол юу ч хийж чадахгүй. Чи үнэхээр тэнийг хүн шиг амьдрах болно. Чи үнэхээр одооноос эхэлж юу ч хийж чадахгүй. Тэнийг эргүү хүн шиг амьдрах болно. Нэг тийм сэтгэлийг сатан байнг өгч байсан. Би одоо номлолт тарааж байгаас тээ. Ингээ тэнийг хүн биш. Би мэдээд заримдаа алдаа гаргадаг л та. Харин би одоо үнэхээр ад жаргалтай амьдралаар амьдарч байгаа. За би та нарт нэг юм хэлье. За манай сүмд 3 автобус байгаа. Мэдээж Кангнам сүм ч гэсэн автобус байгаа тийм ээ. Кангнам сүм ч гэсэн автобус байгаа. Би тэрийг мэдгүй болохоор ингэж хэлж байгаа бол тийш. Харин манай сүмийн автобус, Кангнам сүмийн автобус хоёрыг харьцуулах юм бол жоохон миний дургу үрдэг. Яг тэгвэл манай Нью-Йорк сүмийн автобус бол урдаа 2 дугуйтай. Кангнамд бол нэг л дугуйтай автобус тийм ээ. Манай автобус бол 56 хүн суух боломжтой. Харин Кангнам бол 45 хүн суух боломжтой. Эндээс ингээ ялгаа нь гарч байна тийм ээ. За манай сүмийн хамгийн том гайхуулах зүйл нь юу гэвэл манай сүмийн автобусанд 0 байгаа. Кангнам сүмийн автобусанд 0 байдаг үстэй тусдаа өөртөө нэг сав барьж бэлтгэхгүй юм бол байхгүй тийм ээ. Харин тийм 0-тай автобус манай Нью-Йорк сүмд 3 байгаа. Би үнэхээр их ад жаргалтай талархалтай байдаг. За би урд нь бид нэр кантата аян хийх үед урд нь би хэлсэн тийм ээ. Үнэхээр манай кантата автобус маань үнэхээр жоохон явах юм бол доорхноо эвдэрдэг байсан. Үнэхээр бид нар хатан хаан шиг ингээд өрөмжилж бүр айгүй эвтэй болгоомжтой хэрэгэлдэг байсан ч гэсэн ингээд айгүй амархан эвдэрдэг байсан. Одоо тэгээ бид нар манай автобус эвдэрх юм бол яг Америкаас автобус зээлүүлдэг газар яг ганцхан байдаг. Бүр Нью-Йоркоос 24 цагийн хол зайтай газарт автобус зээлүүлдэг газар байдаг. Тэгээд одоо Янсан хуу тэгээд нэг Кангнамаас ирсэн ахлагч хоёр маань тийш онгоцоор суугаад автобусаа зээлж ирнэ. Тэгээд яг хэрэглээ дуусах юм бол нөгөө автобусаа 24 цаг сууж буцааж өгөөд тэгээд 24 цаг онгоцон сууж ирдэг байсан. 20 тэг онгоцон суугаад ирдэг байсан. Тэгээ автобусаа зээлээд Нью-Йорк руу авчирдаг. Кантата дуусах юм бол дахиад 24 цагийн турш явхангаа автобусаа өгөөд онгоцон сууж ирдэг байсан. Бид нар кантата тоглолтод тэгж хийдэг байсан. Заримдаа бүр жолооноо ингэ дайлан иргэсэн байдаг. Тэгээ машин маань автобус маань жоохон хазайсан. Тэгээ тэр автобусны онцлог шинж нь юу вэ гэвэл хүйтэн үед одоо цаг агаар хүйтэн үед хүйтэн агаар гараад цаг агаар халуун үед халуун агаар гардаг. Бид нар бүр амар их халдууцаад автобусаа төр зогсож байсан. Тэр автобусанд бол цонх байхгүй. Тэгээд манай найралтууны хамтлын гишнэр үнэхээр их зовсон. Тэгээ хүйтэн газар л явах юм бол дахиад нөгөө хүйтэн агаар минь гарч эхэлсэн. Тэгээ бүр найралтууны хамтлын гишнэр бүгдээрээ автобусын дотор даарад хүнжил нөмрөөд би ч гэсэн жолоогоо байрх үед бүр хүнжил нөмөрч жолоо идэг байсан. Тэгэж амьдарч байгаад буурхан манай сүмд 3 автобусыг өгсөн. Лос Анжелес сүм Паукс пастрын байх байна л да. Харин LA сүм ч гэсэн 3 автобус байгаа. Такума сүм, Транта сүм ч гэсэн нэг автобустай. Бид нар Канадад тоглолтыг хийх үед 6 автобус хэрэгтэйдэг. Урд нь бол одоо ингээд заавалчгүй автобус хэрэглэх хэрэгтэй гэсэн. Харин одоо бол олон автобустай болсон болохоор за тэр сүмийн автобусыг хэрэглэе, тэр автобусыг хэрэглэе гэд одоо бүр сонгодог болсон. Энэ миний хувьд үнэхээр их ад жаргалтай. Тэгээ Паукс пастрыг уриад. Тэгээ Паукс пастор Канадад тоглолт эхлэх юм бол Лос Анжелесээс хамт автобусанд сууж ирэх хэрэгтэй болохоор тэгэд ирдэг.
Тэгээ кантата тоглолтоо хийдэг. Тэгээ дууссан бол дахиад нөгөө автобусан суугаад пастрыг суулгаад явна. Тэгээд пастор харсад бүр турсан байсан. Харин ингэж амьдарч байгаа амьдралыг харах юм бол үнэхээр их хад жаргалтай байна. Кантата айныг хийх үед үнэхээр их өрөөлтэй, үнэхээр их хад жаргалтай. Крисмас кантата бол бүх хотуудаар явдаг үстэй. Харин бид нар хавар олох юм бол дахин амлалтын кантата тоглолтыг явуулдаг. Дахин амлалтын тоглолт бол хамгийн сайхан юм нь юу гэвэл мөнгө нэг их орохгүй. Кантата тоглолтод их мөнгө ордог. Дахин амлалтын кантата тоглолтыг явуулах үед бол нэг амир тохижуулах юм ч гэсэн байхгүй. Ганц тохижуулах юм нь юу гэвэл загалмай. Тэрийг багаажин дотор хийгээл найралтын хамтлаг гишүүнэрийг суулгаал. Тэгэд найралтны хамтлагийн гишүүнээр өөр тоглолт хийх юм хэрэггүй болохоор ганц хувцас өмсөө тэр хувцастай тайзны хувцастайгаа автобусан суугаад явцдаг. Амар байдаг. Тэгэд бид нар чинь бүр өөр сүмүүдээр явж бас тоглолтоо хийдэг байхгүй. Тэгэд яа тоглолтоо эхлүүлээс ч өмнө хүмүүсийг магтааландуу эхлэнгүүд уйлж байдаг. Хөгшин хүмүүс бол бүр их уйлдаг. Тэгээ Есүс бүр загалмайнаар цовлох тоос өмнө хажуугаар өнгөрөх юм бол бүр хүмүүс бүр амар их уйлдаг. Бүр Есүс шархтуулах юм бол бүр айгүй их уйлдаг. Үтээжиг дуучин байна. Скотчаар бүтээсэн нүүд чад байгаа яг үүндээ. Тийм болохоор хатгсан үед ерөөс өвдөхгүй. Тэгээд хүмүүс маань нөгөө хажуутайгаа дуучин маань миний эзэн минь гэд өө тэгээд дуулдаг. Тэгвэл тэрийг сонссон хүмүүс бүр айгүй их уйлээд. Тэгээд тэр тоглолтод дуусгасны дараа ингээд үгээ тараах юм бол хүмүүсийн сэтгэл маш их хөдлөөд үнэхээр сайхан байдаг. Тэгээд тэр байдлыг харах юм бол миний сэтгэл ч гэсэн үнэхээр их хажаргалтай байдаг. Би одоо хажаргалтай амьдарч байна уу, хэцүү амьдарч байна уу? Тийм ээ. Харин сатан бол намайг яасан бэ? Чи хэцүү амьдрнаа, чи зоглонтой амьдрнаа. Сүм муухайгаа зтэй чи сүмээс салж явах та арга. Чи үргэлж аавыгаа үзэн ядаж амьдрах баха гэд. Сатан бол үргэлж биднэрт харамхыг тарьж өгдөг. Ямар ч асуудал байсан тэр асуудлаар бидний зүрхсэл дотор асуудлыг тарьж харамхыг тарьдаг. Гэвч бурхан бол үргэлж гэрлийг тарьдаг. Үгүй ээ би өөрчлөлнө. Би чамайг өөрчлөх юм бол чиний амьдрал хамаагүй сайжрах болно гэд. Бидний сэтгэл яагаад харамхуу байгаа вэ гэвэл асуудлаас болж харанхуй байгаа биш ээ. Бурхны үгийг хүлээж авсан уу? Сатаны үгийг хүлээж авсан. Энээс хамаарна ойлгож байна уу? Үүнтэй адилхан байна. Нүглээс уучлагдах ч гэсэн үүнтэй адилхан. Их нүгэл үйлдэж байна, баг нүгэл үйлдэж байна. Энэ нь чухал биш ээ. Та нарын сэтгэл дотор Бурхны үгийг хүлээж авсан уу? Яг саяны ярьсанчлан тийм биш шүү. Бурхны үг бол би чиний нүглийг угаасан шүү. Би чамайг өөрт төгс болгосон шүү. Би чамайг өөрт төгс болгосон шүү. Би чиний бүх нүглийг угаасан шүү. Бурхан бол энэ үгийг бидэнд гэрлээр дамжуулан хэлж байгаа. Гэвч сатан бол юу гэж хэлж байна вэ? Тийм ээ. Энэ бол яах чаргагүй үнэн байна. Чиний нүглийг бүгдийг угаасан гэж юу гэд. Чиний нүглийг бүгдийг угаасан байна. Ингэж сатан бол хизээж ярихгүй. Үгүй ээ. Чиний нүглийг угааж өгсөн гэсэн чи нүгэл үйлдсэн биз дээ. Чи там руу явах хаа. Чиний үйлдсэний нүглийг чи шийдэх ёстой. Чи нүгэл үйлдсэн биз дээ. Чиний сэтгэл дотор сатар самуун сэтгэл төрж байгаа зү дээ. За хүмүүсээ итгэлийн амьдрал гэдэг маань хэний дуу хоолойг сонсож байна вэ? Бурхны үгийг сонсож байна уу? Сатаны үгийг сонсож байна уу? За хүмүүсээ өнөөдрийн сонссон Луг 11-р бүлэг Есүс шавнарт залбирах харгийг зааж өгсөн. Ойлгож байна уу? Есүс юу гэсэн бэ? Гуйгаарэ. Ингэж залбираарэ гэсэн биш. Чи залбирах үед яаж залбирах вэ гэвэл гуйвал олноо. Юу ч гэсэн хамаагүй гуйгаарэ. Нэгэн өдөр таны гэрт найз маань ирсэн. Тэр найз маань ирсэн үед тэд нар хоол идэж чадаагүй. Харин таны гэрч гэсэн ерөөсөө хоол байхгүй. Айгүй их оройтсан болохоор. Тэгээд таны найзууд маань гэртээ ирлээ. Тэгэд хоол өгөхөөс өмнө хажуу айлын хаалыг тогшсон. Хөө юу вэ? Үгүй ээ. Манай найзууд одоо ирсэн байна. Хоол байхгүй нэ 3 талах зээлдүүлээч. Залхуу тань уу?
залхуутай биш вэ нүү? Залхуутай биз дээ тий? Хэрвээ би энэ урд байгаа нэг эмээгийн гэрт би очиод шин дунд очиод хоол өгөөрэй гэж өгөхгүй юу? Би одоо аалт өгөөрэй гэж байгаа юм чиш хүйтэн будаал өгөөрэй гэж шít. Харин нөгөө минь өө юм уу хайшиг юм. Дахиад хоол идэхэд байна уу гэд. Харин тэгж бодсон ч гэсэн хоол өгнө үсттэй. Харин Библиэс юу гэж хэлсэн бэ? Чи найз болохоор өгж байгаа биш ээ. Чи үнэн сэтгэлээр гуйсан болохоор чамд өгч байна. Бурхан яагаад энэ үгийг бичсэн бэ? Чи талахгүй болох юм бол хажуу айлаас гуй гараа тэгвэл өгнө. Талахгүй харгийг зааж өгөхийн тулд ингэж хэлсэн үү? Яг яагаад энэ үгийг хэлсэн бэ? Гуй гараа. Чиний хийх зүйл бол гуйхаас өөр байхгүй. Библийн ишлэгийг харах юм бол 9-р ишлэлд би та нарт хэлье. Гуй тэгвэл та нарт өгөгдөнө. Хай тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. За Библиэд юу гэж бичсэн бэ? Айгуу ойлгомжтой бичсэн мэ тийм ээ? Хэрэгтэй байвал гуйгаарай. Тэгвэл та нарт өгнө. Хайгаараа тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нээгдэнэ. 10 дахь ишлэл. Учир нь гуйдаг хүн бүр аавна. Эргэж хайдаг хүн олно. Тогшдог хүнд нээгдэнэ. За яагаад ингэж хэлж байгаа вэ гэвэл за би бүтэнсээ өдөр цуглаанаа дуусгах юм бол манай сүмээ итгэгч нар над дээр ирдэг. Манай сүмээ итгэгч нар над дээр ирээр зөвлөгөө авдаг. Харин одоо хүртэл нэг ч удаа сайн ажиллаас олж зөвлөгөө авахар ирсэн байхгүй. Пастраа би эд хөрөнгөтэй болсон. Би энэ эд хөрөнгийг бурхан дөргмөр байна. 70% өргөх үү, 80% өргөх үү гэж ярьж байгаа хүнийг нэг ч удаа харж байгаагүй. Манай гэрт одоо нэг хүүхэд төрсөн байгаа. Пастраа та жоохон найр хийж өгөр эзэн ирэх үү гэд ингэж асуусан нэг ч яахгүй. Сайн юмыг бол байн өөрсдөө л хийгээд надад ирж байгаа юм бол 99.9% бол байн хэцүү асуудлаар ирдэг. Миний хүү дахиад цаг даягийн газар явсан таньдаг өмгөөлөгч байхгүй юу гэд нэг иймэрхүү юм асуугаад. За харин сүм итгэгч нартай би ингэж уулзаад үзэх юм бол хүүхдүүдийн асуудал ч гэсэн байгаа, нөхрийн асуудал ч гэсэн байгаа, эхнэрийн асуудал, мөнгөний асуудал гэд асуудалгүй хүн гэж байхгүй. Харин манай сүмийн итгэгч нарыг би харах юм бол залбирж байгаа хүмүүс цөөхөн байсан. Тэр асуудлаа асуулж хүмүүс их залбирахгүй байсан. Яагаад тийм байгаа мэдвгүй? Яагаад тийм байгаа мэдвгүй? Сатаны дуу чимээг сонсож байгаа болохоор. Бурхан бол хөөе гуйгаарай би чамд өгнө. Хайгаарай тэгвэл олноо. Чи тогшоорой тэгвэл нээгдэнэ. Гуйдаг хүн бүр аавна. Ирж хайдаг хүн олноо. Тогшдог хүнд нээгдэнэ. Бурхан бол маш тодорхойгоор им Библиэд хэлсэн үстэй. Тийм үстэй. Харин сатан бол бид нар тэгж хэлэхгүй байна. Хөөе чи гуй л да. Чи аавна. Харин заримдаа авч чадахгүй ч магадгүй шүү. Сатан та нарт заримдаа тэгж хэлдэг биш үү? Үгүй за чи гуйвал бурхан сонсч өгнө. Харин заримдаа чи гуйсвэд бурхан сонсохгүй хаа. Яг иймэрхүү маягаар сатан бол бурханыг 100% эсэргүүцдэггүй. Энэ бурханыг худлаа шүү. Залбирх юм бол чиний юун залбирлыг сонсох вэ? Худлаа гэд ийм маягаар бол хэлэхгүй. Яг юу гэж хэлэх вэ гэвэл чи өмнө гуйсан мэт дээ. Чи өмнө гуйснаа авч чадаагүй үсттэй. Одоо ч гэсэн чи авахгүй хаа. Ийм маягаар сам ихэлж өгдөг. Би итгэгч нарын сэтгэлийг харах юм бол зарим хүмүүс бол үгүй бурхан өгнө гэд. Харин зарим хүмүүс бол бурхан бол заримдаа өгөө заримдаа өгдөггүй штэ гэд. Бас зарим хүмүүс бол бурхан над шиг хүнд бол өгөхгүй хаа. Нэг иймэрхүү хүмүүс байдаг. Хүмүүс янз бүр байдаг. Янз бүрээр бодд юм билээ. Харин бурхан надад өгнө гэдсэн чинь өгжил таарна. Бурхан гарцаагүй миний залбирлыг сонсноо. Яагаад вэ? Библи бидэрт тэгжилсэн болохоор тийм ээ. Гэвч хүмүүс бол зарим их хүмүүс бол тийм сэтгэлтэй биш байдаг. Яагаад вэ? Яагаад ийм сэтгэлтэй биш байгаа вэ гэвэл сатаны үгийг сонсож байгаа болохоор тийм байгаа. Сатан бол биднэрт юу гэж хэлж байгаа вэ гэвэл чи гуйсан боловч энийг авахгүй хаа. Чи урд нь гуйсан ч гэсэн. За өмнө чи ингэж гуйгаад чиний хүслийг сонсч өгсөн гэж бодъё. Харин энэ удаа бол үгүй хаа хэцүү хаа гэд. Сатан бол өрөөлж бурхны өгт аюу төстэй мөртлөө бурхны үгэнд итгүүлэхгүй тулд байн бидний сэтгэлийг харанхуй руу чирч байдаг. Бурхны үг болов. Бурхны үгтэй нэг ч хөв өөрөөл
тэр Бурхны үг биш шүү. Та бүхэн энэ үгийн өмнө та нарт байгаа туршлага, та нарт байгаа энэ бодол, та нарын дотор юу ч байсан. Бурхны үгтэй өөр байвал тэр бол сатаныг байна. Бурхны үгэнд бол юу гэсэн бэ? Энд байна тийм ээ. Гуйгаарай. Тэгвэл та нарт өгнө. Хайгаарай, тэгвэл та нар олно. Тогш тэгвэл та нарт нэгнэ. Энэ нь Бурхны үг байна. Мөн үү? За та нар өөрийн сэтгэлийг нэг удаа бодож үзээрэй. Энэ Бурхныг сонссон боловч та нарын сэтгэл бол одоо юунд итгэж байна? Яг энэ Бурхны үгэнд итгэж байна уу? Айлсэл Бурхныг сонссон боловч би итгэлгүй штэ. Би тэгсэн ч гэсэн итгэлийн амьдралаар сайн амьдарч чаддаггүй штэ. Тэгсэн ч гэсэн би сүмийн ажлыг идэвхтэй хийдэг хүн биш штэ гэд. Иймэрхүү зүйл та нарын сэтгэл дотор байна уу? Хэрвээ тэр Бурхны хэлсэн үгийг яг 100% хүлээж авах юм бол юу гэсэн бэ? Гуйгаарай, тэгвэл та нарт өгнө. Хайгаарай, тэгвэл олно. Тогшоорой, тэгвэл нэгднэ. Энэ үгэнд та нарт 100% итгэж байна уу? Айл эсвэл энэ үгийн хажуугаар та нарын бодол итгэж байна уу? Та нар өөрсдийгөө ингэж харах юм бол харах боломжтой юу? Сайн харагдахгүй юу? Сайн харагдахгүй юу? Сайн харагдахгүй бол би номлолоо дахиад эхлэхстэй Хиллари Клинтон гээд Хиллари Клинтоноос бүр ихнэсэн дахиж ярина гэвэл би ч гэсэн жоо хэцүү байна. Жоо ядарч байна. Тэгсэн ч гэсэн та нар ойлгоогүй бол би цэрэгт явсан түүхээс эхлээ дахиад ярих уу? За. Энийг скринээр ингэж бичлэг авч байгаа. Та нар энэ удаагийн номлыг яг шууд ойлгоогүй л дахиж сонсох боломжтой. За. Та нар Бурхны үгийг үнэхээр шууд хүлээж авсан уу? Авч байна уу? Бурхны үгийг хүлээж авч байна гэсэн мөртлөө тэр үгийн хажуугаар сатаны бодлыг хүлээж авч байна уу? Та нар өөрийн сэтгэлийн нэг удаа харах ёстой. Би өдөө хүртэл юунд итгэж байсан юм болоо? Зөвхөн Бурхны үгэнд итгэж байсан үнэн юм болоо? Аль эсвэл сатан надад өгч байгаа тэр бодлыг хамт зэрэгцүүлж итгэж байсан юм болоо? Сатан бол та бүхний дотор нэг асуудлаар дамжуулан нэг бодлыг оруулдаг. Хараач тий, чи Бурханд итгэсэн ч гэсэн ийм асуудал тулгарчлаа штэ. Ингэж Бурханд итгэх итгэлийг улам байхгүй болгохын тулд бид нэрийг мэхэлж байна. Харин Бурханд итгэдэг хүмүүс бол Бурхан юу гэсэн бэ? Гуйгаараа тэгвэл өгнө, хайгаараа тэгвэл олноо. Тогшоорой тэгвэл би нээж өгье. Битгий санаа зов. Библи бол бид нар тодорхой ингэж хэлж өгсөн. Харин бидний сэтгэл дотроос бол та нар Бурхны үгийг үгүйсгдэггүй үстэй тийм ээ. Ингэж Бурхныг буруу ингэж шилдэг үстэй. Бурхны үгэнд итгэж байгаа боловч мэдж Бурхны үгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч яг үнэндээ зөрсөл дотроос залбирахгүй. Яагаад вэ? Бурхан гуйгаараа гэсэн боловч гуйлаа гэд шууд олж чадахгүй тийм мэдж байгаа болохоор та нар тэгж бодож байгаа болохоор энэ нь сатаны залм их байна. Тэгж та нарыг заллаад Бурхны өмнө гуйдаггүй хүн болгож байна. Библиэлд бол бидний бүх нүглийг угаасан гэж бичсэн байгаа боловч сатан бол юу гэж байна? Тийм ээ, та нарын нүглийг угаасан. Харин та нар дахиад нүгэл үйлдэлсэн шүү дээ. Та нарын сэтгэл дотор үргэлж бузар бодол төрдөг үстэй гэд. Тийм болохоор чам нүгэл байгаа гэд. Маш олон хүмүүс Бурхны үгэнд итгэхгүй байгаа биш, итгэж байна гэж ярьж байгаа мөртлөө Бурхны үгийн хажуугаар сатаны бодол нь ч гэсэн итгэж байгаа болохоор аврал төрч чадахгүй байгаа. Тийм үстэй. За харин ганцхан тийм хүмүүс юм байгаа биш. Аврал авсан байгаа христчин хүмүүс ч гэсэн үүнтэй яг адилхан байна гэсэн сэтгэл төрж байсан. Тийм биш дээ. Би үнэхээр энэ Бурхны үг мөн л юм бол Бурхан юу гэсэн бэ? Гуйгаарай, тэгвэл өгнө. Хайгаарай, тэгвэл та нар олноо. Тогшоорой, тэгвэл нэгднэ. Би гуйх юм бол, би хайх юм бол, би тогших юм бол Бурхан бүгдийг нээж өгөх юм байна штэ гэд. Та нарын амьдрал дотор хэцүү асуудал байгаа юу, байхгүй юу? Байхгүй юу? За байгаа гэдгийг мэдж байгаа л та, харин яг юу байгаа юм бол мэдэхгүй. Байхгүй гэвэл хүн биш үсттэй, тийм ээ, бүгдэнд нь байгаа. Та нар эзнээс гуйвал болно шүү. Та нар итгэлгүй хүн байсан ч гэсэн үнэхээр цөхрөлтгүйгээс болж гэж үү, тийм ээ? Ингэж байг гуйгаад л байвал харин сатан бол бидний сэтгэлийг
байнга мэхлэх гэж боломжийг олж байгаа. Би зүгээр залбирахгүй байгаа биш ээ. Сатаны үгийг сонсож байгаа болохоор Бурхны үг миний дотор ажиллаа хийж чадахгүй байсан. За одоо хүртэл та нар ямар сэтгэлээр амьдарсан бэ? Ямар туршлагаар амьдарсан бэ? Тэр нь юу чухал юм бэ, тийм үстэй? Зөвхөн Бурхны үгэн дотор Бурхан биднэрт өгнө гэсэн. Бидний хийх ажил бол гуйхаас өрөө байхгүй. Гуйж байгаа хүн болгонд юу гэсэн бэ? Авнаа. Ирж чаддаг хүн олноо. Энэ нь эсрэгээр ирж чаддаггүй хүн бол олж чадахгүй гэсэн. Тогтдог хүнд нэгднэ гэсэн. Тэгээд Бурхан хэлж байна. Хөөе хараач дээ. Эцэг нь байхад хүн загас гуйвал оронд нь могой өгөхгүй үсттэй гэж байна. Тийм үсттэй. Хэрвээ миний хүү биш Пагбангоны хүү тийжлэх юм бол тоглоомор би могой өгч болно. Яа гэвэл миний хүү биш болохоор миний хүүд бол тийж чадахгүй үсттэй. Тийм үсттэй. Одоо Чэйохан ч биш байхад яаж хилэнцэд торхойг өгөх юм бэ? Тийм үсттэй. Хилэнцэд торхой татгуулсан Чэйохан ч гэсэн амьдэрсэн чинь чи ч гэсэн амьдарч чадна гэд өөрийн хүүдээ бол өгч чадахгүй үсттэй. Алил гэж бодол өгөх бах. Тэд ч өгөхгүй үсттэй. Энэ бол эцгийн сэтгэл байна. Та нар бузар байсан ч гэсэн сайныг гуйвал сайныг бэлгэлдэг эзэн. Өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнс өгөхөнд амжиггүй гэв гэсэн. Хүн хичнээн бузар хулгайч хүн байсан ч гэсэн өөрийн хүүхдүүдэд бол байн сайныг өгөхийг хүсэж байдаг. Хүн ч гэсэн ийм сэтгэлтэй хахад бидний эзэн, бидний тэнгэрлэг эцэг маань ийм биш байх гэж юу? Энэ нь Бурхны үг байна. Энэ үгтээ жоохон ч гэсэн өөр юм бодогдоод байвал тэр бол Бурхны үг биш шүү. Энэ үгэнд итгэж байгаа боловч энээс арай өөр зүйлийг та нар сэтгэлдээ хүлээж авсан байж магадгүй. Тийм болохоор хүмүүс одоо өөртөө нүглийн дунд төөрч, нүглийн дунд байгаа оловч эзнээс гуйхгүйгээр нүглийн дунд зовж байна. Бурхан бол үгээр дамжуулан бид нар тодорхой хэлж байна. Гуйгаарай. Та нар олох болно. Хайгаарай, олдноо. Тогшоорой. Нэгднэ. Энэ нь Бурхны үг шүү. Ойлгосноо? Эннээс өөр энтэй төстэй мөртлөө өөр юм байвал тэр нь бүгд худлаа байна. Та нарын сэтгэл дотор энтэй төстэй боловч арай өөр юм байсан бол тэр худлаа байсан байж тээ гэд тэр сэтгэлийг авч хаяарай. Энэ нь жинхэнэ Бурхны үг болохоор энэ үгийг сэтгэлдээ тариарай. Тэгвэл Бурхан та нарын дотор ажиллаа хийн гэдэгт итгэж байна. За залбирцгаая. Амьд Бурхан Аав тэрийг талархаж байна. Эзэн минь ээ. Сатан бол бидний зүрх сэтгэл дотор үргэлж бодлыг оруулж өгдөг. Тийм болохоор Бурхны дотроос бол ямар ч асуудал шийдэгдэх боломжтой. Эзэн бидний дунд ямар ч хэцүү асуудал байсан гайхамшигтай ажиллаа хийх чадвартай. Ямар ч цөхрөлтэй нөхцөл байдлын дунд байсан ч гэсэн найдварыг оруулж өгдөг. Гэвч Сатан бол үргэлж бидний дотор харанхуйг оруулж өгч бидний хэцүү болгож бидний сэтгэлийг харанхуй болгодог. Эзнийг үзэн ядуулдаг болж эзнээс хол дуулж. Амьд байгаа Бурхан Ааваа. Бид нар бол Сатаны зайлыг ялж чадахгүй. Эзэн та биднийг барьж өгөхгүй л юм болохгүй. Та биднийг барьж өгөөрэй. Эзэн та бидэрт мэрэг ухааныг өгөх ёстой шүү. Та бидний сэтгэлийг удирдах ёстой. Энэ газарт сууж байгаа таны хайртай хүүхдүүд маань бүгдээрээ ивэлийг авахын тулд та эдгээр хүмүүсийн сэтгэлийг удирдах өгөөрэй. Бидний сэтгэл дотор байгаа энэ бүх юмнуудыг та цэгцэлж Бурханаас өөр юм бол тэрийг хайж зөвхөн эзний үгээр амьдруулахын тулд та биднийг удирдах өгөөрэй. Энэ цагийг тань даатгаж Есүс Христосийн нэрээр залбирлаа. Амен.